Дор сууглаас танаа нэвтрүүлэг хэлж байна. Эмч багш нар маань цалингаа нэмүүлэх туйлын хүсэлтэд үйлдвэрчний хэвлэлийн холбоотойгоо хамтран төр засаг руу шаардлага хүргүүлсээр байна. Гэвч эмчнэрийн хариуцлага үйл ажиллагаанаас болж хүний амь эрсдэж хүүхдийн бас амь эрсэлзээр байгааг бас энд бас хэлэх хэрэгтэй. Тэгэхээр одоо бүгдээрээ Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний хэвлэлийн холбооны хариуцсан нэгэн дарганд бүгдээрээ хонцгоё. Эдгээр хүмүүст ямар шаардлага байгааг, ямар хүсэл зориг байгааг харин хариуцлага хэрхэн ухамсарлаж байгааг бас сонсъё гэж бодсон юм. Ингээд одоо бүгдээрээ энэ үйлдвэрчний хэвлэлийн холбоог орё. Самано. Мегмар төлөвлөсөн. Самано. Би 25 дор суглаж явж байгаа маа. Тэгээд хонох газар байдгүй. Тэгээд танаа таны гэж зорж ирсэн. Төг болохгүй мишагтойгоо явж байгаа. Тийм. За, ажил төрөл тавлаг байна уу? Сайн байна уу? Сайхан амарч байна уу? За, сайхан амарч байна. Таны зорж ирсэн. Эмч багш нар маань цалингааны мөл хүсэлтэй байдаг. Тэгсэн мөрчлөө эмч нарын маань хариуцлага ажиллагаанаас болж бас ноцтой асуудал гарсаар байдаг. Гэхдээ цалингааны мөл нэ гэдээ үзээд байдаг. Гэхдээ хариуцлага хаанааж хурцлж байгаа бах. Тэгэхээр ер нь энэ талаар тэгээд ер нь эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний хэвлэлийн холбоог хариуцж байгаа хүний хувьд та надад очиж ярьж хөрөнгөө. Та бас энэ үйлдвэрчний хэвлэлийн холбоог бас удирж байгаа хүний хувьд тэгээ бас та бас хүний хань бах, хүний ээж бах, хүүхдийн ээж бах. Тэр энэ талаар ерөөдөө ярилцаж та надад чонилэг зорж ирсэн. Тэгэл байх уу, болгүй байх уу? Баярлалаа. Гэхдээ гэрийн эзэн маань ерөөдөө зөвшөөрөхгүй юу? Гудамжны нэг юм бадарчин дагуулад аваад ирэх үү дээ. Гайг баха замдаа уцтаад хэлээд гэрлүүгээд утчих. За ажил хэрэг байна. Ажил ихтэй одоо ажлыгээ сууж байна. Ерөнхийдөө одоо өнөөдөр ажлын эрт дуусгаад тэгээд явъя. Ажлын өрөөгөөр танилцуулах сонь сайхан юу байна танаар? Яг уу тэгээд эндээ юу энэ миний өрөө тэгээд ажлын алба нөгөө талд ингээ хоёр өрөөнд эрүүл мэндийн салбарын 48 мянган эмч эмнэлгийн ажилтнуудыг эрх ашиг хамгаалах гэдэг 4 эмэгтэйл ажилдаг. Тэгээд анхан шатны 50 гаруй хороотой. Энд бол одоо манай хороодын дарга нар тэргүүлэгчид энэ л одоо энэ миний өрөөнд хурал зөвлөгөөнөө хийж одоо эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг эрх ашиг хамгаалах ажлаа энд хийн. Тэгээд дийлэнхтэй энд гишүүд ялангуяа ажлаас халагдсан тэгээ одоо цалин орлогонд буурсан ч гэдэг юм уу эрхэн зөрчигдсөн хүмүүс одоо миний өрөөгөр голдоо ирнэ. За тэгээд өндөрлөлт өгч гин үү? Ер нь дуусаагүй гэхдээ ганц өдөр их тарчи далимдуулаад. Ер нь бол дуусахгүй л дээ. Хамгийн одоо эрттэл 10-11 гэж очино. Тэг өнөөдөр чинь 8 цаг хил эрт тарих гэж байна. Хил эрт тарих гэж байна. Эртний ерөөсөө 8 цаг гэж юу? Тийш дээ. Ер нь бол тэгэл мөнхийн л ундарч идэг их ажилтай. За тэгвэл таныг хүлээжээ. Тэг гэрлүүн мордё доо. Та гэхдээ бас хандаа хэлсэн дээр байгаа тий. Бас тийм мегмрих гэж айл руу биш шүү дээ тий. Одоо бол гризнэр овголдог учраас бас манай үуч их юу гэртээ хүн их цуглуулах дуртай. Тий тэгэл ер нь амралтын өдөр ер нь л гэртэн хүн бүжгинжээвэл их дуртай тийм зочломтгай хүн. Би уг нь бол тийм хүн биш байсан. Тэгээ одоо нөхрийгөө дагаад 11 жил ханилж байгаа болохоор бас тийм болчихдгийг уусаад. Тийм. За тэгэхээр гэж бодож байна. Замдаа уцтаад. Ямаа даашгүй. Нэвтрүүлгийн нэвийн тэтгэгч Oval Coffee. Ард байгаа гэхлээр нь маань ч ингээд ажил нэрлээ дээ. Харин утаанд хүүхдүүдийн эрүүл мэнд амьсгалын замын өвчлөл ихсэл Харин манай эмнэлгүүдийн ачаал ихсэн.
Тэгнэ. Тэгэл нөгөө хүүхдүүд нь ханаа том уу инсулин замын өвчин усаал коридороор хөвтөлхлөндөө. Гэтэ энэ жил хүүхдийн эмнэлгүүд нэлээ шинээр ясан учраас гайг багч чадчих. За. Таны машин юм аа. За. Ань түрүү рейнжер өгөө заагсан чи энийгээд исэн юм аа. Нөхөр нь ирж явна гинөө. За одоохон дуусгахыг гэсэн штеп. Одоохон дуусгах гэсэн. Тэгэхгүй хаа. Ойрхон байна гэсэн. Энэ манай байр. Үйлдвэрчин хороол. Тийм үү? Тий. Үйлдвэрчин юм. Ажлууд бас их олон байдаг юм дээр. Нөө за. 2015 онд ашиглалтанд орсон. Тэгээд 100 гаруй үйлдвэрчний билээ. Ажилчид. Энэ хоёр байна. Ханаа төрсөн юм уу? Малгай өмсөхгүй, орол зөөхгүй, гоймон сахилахгүй авах юм аа? Малгай орол зөөхгүй л ингээ ханаа төрөөс гадаа хүдэн байна уу? Хаад хараад байна шүү дээ. За баяртай. За тавтаа хоноороо гэж шүү юм гэж. Одоо гэж нэм байгаа лээ. Манай гороо хөтлөх та. Тий. Эмийн байсан байна уу юу? Явцсан байж магадгүй. Ээжин. Би ээж нэ. Сайн байцгаана уу? Сайн уу? Таны ангодин уу? Байсан зэрэг багш байна. За готлоо талчих. Дараагийн дугаар танаад ерөөсөө танаад. Ажлаа тараал гэртээ ирэхэд ээжээ гэж ухт хамгийн яаж байгаа та тий. Харин хамгийн жаргал чинь. За цай. За. Шимхүү. Ер нь бол заримдаа ер нь ихэнхдээ бол хүүхдүүд унтсны дараа л орж ирд юм биш тий та бол. Бүгд унтцсан. Тэгээд энэ манай донд хөө Тэмүүлэн л голдоо энэ зурагтаа утцсан байж. Том баг хоёр нь голдоо унтцсан л. За. Та ер нь хотын хүн үү? Орон нутгаас ирэхэд энэ хотод орж ирсэн хүн үү? Би ер нь хотод төрсөн. Тэгтээ аав маань булганы ташин жилэнгийнх. Ээж Завхан аймгийнх. За гэрэг нүн ирж ах шиг байна тий. Бүгд ирлээ. За, сайн байна уу? Яа. Хонх газар болчиход байдаг шиг. Танахыг зарж ирсэн. Тийм. Тавтаа мөрж явна. Сюрприз байсан. Сюрприз шээ. Бараг төвөг болсон юм шүү. Айгу төвөгтэй нэг юм цаавал дагалаад ирсэн гээд. Сайн мөн үү та? Алдар намгаалтан дээр өгдөг. Мөнх болт. За та тухал гэжтэй. Хурдан дуусч байна. Дуусчлаа. За. Чамаа Дуус гэхээр гээс дуусчих. Бараг дуусах гэхлээрөө. Зэрлэг болгоцсон ч нөө. Та тий одоо энэ эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчлийн эвлийн холбооны дарга хийх хүртлээр ер нь аль сургуулийг төгсөж ямар замаар ер нь энэ эрүүл мэндийн ажилтны төлөөх эрх ашигыг хамгаалах энэ ажил руу ер нь ороод ирв.
Ер нь өмнө нь би анагаахын сургууль төгсөөд сувилхуу мэрэгчлэр мэрэгжил эзэмшээ. Тэгээд Клиникийн 1-р амрагч газарт 2001 онд анх ажилд орсон сувилхуу арга зүйчээр. Тэгээд тэндээ ажиллаж 2009 он хүртэл дараа нь хүний нөөцийн менежер хийж агаад тэр үедээ бас яагаад ч нэг хувь тохиолдолд үйлдвэрчний эвлийн нөгөө хорооны тэргүүлэгчээр 2002 оноос ажиллаад тэгээд залуучуудын нэг арга хэмжээнд оролцсон чинь эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний холбооны залуучдын орооны дарга болсон. Тэгээд үйлдвэрчний эвлэл рүү анх хөл тавьсан. Тэгээд Монголын үйлдвэрчний эвлийн холбоо гэдэг байгууллагатай анх холбогдоод Монголын үйлдвэрчний холбооны залуучуудын хорооных нь удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж ирсэн. Тэгээд тэр үед хөдөлмөрийн дээд сургууль сур гэдэг тэр үед манай одоо үйлдвэрчний эвлэлийн дэргэдэх сургууль тийм үйлдвэрчний эвлэлийн дэргэдэх хөдөлмөрийн дээд сургууль төгс одоо үйлдвэрчний эвлэл залуучууд бол одоо залуучуудын яршиж хүч одоо маш хэрэгтэй байна гэж анх одоо тэр үед ерөнхийлөгчөөр ажиллаж ирсэн Содомдорж одоо бол миний багш Содомдорж огч маань одоо залуучуудыг хүлээж авч уулзаад тэгээ та нар бол одоо залуу улсууд үйлдвэрчний эвлэл шин залуу уур амьсгал шин залуу ирч хүч хэрэгтэй байна гэд тэгээд уулзчихсан. Тэгтээ нэг тэр сургууль сураад тэрний дараа залуу удирдагчийн дээд курс гээд тийм курс 10 хүн сурсан. Тэгсэн чинь миний нүд нээгдээд миний үйлдвэрчний эвлэл их сонирхолтой санагдал тэгэл ерөөсөө ажил болгонд нь маш их идэвхтэй оролцож эхэлсэн. Холбооны дарга хийгээд хэдэн жил болж байгаа юм? 8 жил өмнө. 8 жил болж байгаа. Тий. Тэгэхээр ер нь бол аливаа нэг ерөөхдөө ажилд бол хувь хүний өөр хинэг онцлог байх хэрэгтэй байдаг. Тэр ажилтайгаа их уялдаж алхах хэрэгтэй байдаг. Үйлдвэрчний эвлэлд байх одоо тэр зам холбооны дарга хийхэд хувь хүнээс ер нь яг ямар одоо уур чадвар, зан характерын хувьд ер нь бас ширүүн дөрөв тэмцэгч энэ төр байх хэрэгтэй байх тийм үү ер нь бол бас бусдынхаа өмнөөс манлайлж яваа учраас бусдынхаа хэрэг шиг хамгаалж яваа учраас бас нэг тийм тэмцэгч бас нэг нугаршгүй зан характер энэ төр бас байх хэрэгтэй юм шиг байгаа тийм ер нь бол хамгийн чухал нь л надад бол хизээч эргэж буцахгүй тийм нэг сан чанар тийм нэг юмныхаа төлөө тууштай явж чаддаг тийм л хүн үйлдвэрчний эвлэлд ажиллана гэж боддөө штэ. Нэг юм явж яснаа замд нэг саад одоо тулангууд нуграад эсвэл эргээ буцчих болохгүй. Тэгэхээр тэр одоо нэг юм зорьсон бол тэрний төлөө одоо эцсээ хүртэл бүхэл боломжийг ашиглаж ингэж л явах хэрэгтэй ажил л да. Тэгэхгүйгээр саадыг давж чадахгүй бол үйлдвэрчний эвлэлийн ажилтан биш. Тэр утгаараа үйлдвэрчний эвлэлийн ажил бол айгүй их тийм хэцүү. Ер нь бол баргийн хүн хийж чадахгүй. Ер нь заримдаа одоо эмнэлгийн үйлдвэрчний эвлэлийн хороонд даргад өрсөлдөөд л одоо бие ажилчдынхаа эрх шиг хамгаална гэж сонгогдчиход сар болохгүй ажиллаа. Хань ямар л хийж байгаа юм? За та ямар албаштдаг вэ? За би юу? Би хуваараа бизнес эхэлдэг. За. Тийм барилгын салбарын бизнесүүдтэй явж байна. Бас энэ жилээс нодлонгоос ахуулаад өв салбарууд бас бизнес маань өргөчөөд. За. Тэгэл одоо нэг 2-3 өв салбарын ажилчдынхаа ажиллаа хийгээл тэгэл бас 2-3 шинэ салбар нээсэн юмнууд бас энэ жилээс нөгөө хөл гараа олж тэгээд бас нэг төвшлэгчаад ажиллаж эхэлж байна. Тиймэрхүү л ажил тавьж байна да. Тамирчин маяг юм байна уу? За тий. Бас нэг үндэсний бүхэн барилддаг. За. Тийм. Зэргийн начин цолтой. Зэргийн начин цолтой. бүх зэргийн начин хүн шүү. Зэргийн начин. 2006 оны бүх зэргийн баяр наадаг бол одоогийн Монгол улсын зан шанчил занаас 5 давж зэргийн начин цолчихсан. Ямар л хийж байгаа гиз чанж байгаа юм уу? Их морьтой байна. Гиз чанж байгаа. Тэгээ нэг манайх бас хөдөөтэй махтай. Тэгээд шинэ хоньны гиз Тэр манай нэг өдөөс ахчнаа маань ирээд тэгээ бас манай алтан дээр бас сайхан морьтой. Тэгээд шил ухнаа. Бас энэ чинь одоо хүний биед их сайн цус төлж үзүүлдэг. Тийм л та их маш сайн гэж манай өвгдөө захагч нөө мал жоохон бахс биднээс яаж илгийн түүхийн шүүрхийн хідүүл цус төлж өгдөг. Тиймэрхүү маягаар л тийм сургамжаар л явдаг шүү дээ.
гэрээ танилцуулъя. Тийх үү? Тэгээ. За тэгье. Энэ манай галтгоо. Таны газар гэдэг. Тий, одоо энэ хавьд ер нь энд л амьдэрдэг шүү дээ. Тэр чинь нөө тэгээ хүүхдүүд унтсны дараа ирдэг хүн ер нь амьдрах ер нь цаг зацуулж байна. Тэгээд унтцсан хойно ирсэн ч гэсэн шөнө нь ажиллана шүү дээ энэ чинь. Тэгээ хоолыг бэлтэн, өглөө цай ундыг бэлтэн гээд тэгэл энд гэртээ байвал энэ хавцаа голдуу байна да. Ер нь үгтэй. Тэгээ манайх ч одоо 4 хүүхэдтэй гэсэн үг шүү дээ. 3 хүүтэй. Тэгээд нэг мангар харимтай. Надад туслах хүн байхгүй. Тэгээд би өөрөө бүгдийг хийн. Тэгээ аав ээж маань маш их туслана. Агч нар маань туслана. Тэгээд сайн одоо аав ээж тэгээд ах дүүс ханижлынхаа буйнд өдөө зэрэгтэй яваа. Тэгээд 3 хүүхэд болвол тэгээд ер нь бас их тусд орж ийна. Одоо урд нь бол явахтай бидний төсөөллөөр бол ээж маань бол галт хамаанаа ингээл тэмтгэнэл байдаг байлаа. Одоо бол сүүлийн хандлага бол ер нь бол гэр бүлд байдаг гэрийн хөдөлмөрийн хуваар бол 50-50 байна. Нөхөр бол юу гэдэг тийм заавал буудан дээр ингээл удирдлагаараа суугаад байх шиг нэртэй туслах хэрэгтэй. Би бас ямар эмэгтэй хүн бас энэ чинь гендерийн асуудал байна. Би ямар ч нэг зарц юм уу? Бид нар бол зарц биш шүү дээ. Гэт ерөөдөө бол яг нэг хандлага бол ерөөдөө өөрчлөгдөж байна. Та ерөн зүгээр энэ дээр ямар бодолтой байдаг вэ? Анх хүнтэй суухдаа бол тэгж боддог байсан юм. Тэгээ одоо аав маань бас их хөдөлмөрч хүн. Тэгээд дандаа л хоол хийгээл бидний урд борц хийгээл тавьдаг байсан. Тэгээ нөхөртөгөө суугаад яг тийм юм хүсдэг байсан. Тэгсэн миний ань чинь бүхэн уучраас ер нь бол барагтаа хөдлөхгүй. Тэгээд эхлээд тэрэнд нэг бухимддаг байсан. Сүүлдээ сурчсан. Тэгээ ер нь бол бас нэгэнтээ Монгол сайхан жудагтай сайхан бүхэнтэй суус уучраас дээдлэх ёстой. Тэгээ ер нь бол бас ялангуяа Архангай нутгийнхан бол бүхчүүдийг хүндэлж хоймортой залдаг. Тэгээ тийм хүний чинь би одоо шалууга, даягшин гуйгаа хоол хий гэдэж болохгүй. Гэхдээ надад их тус болно. Амралтын өдөр хоёулаа хамжиж агаад хоолоо ичнэ. Би ядраад шүн ирсэн үед өглөө надад хоол барайл зогсож идэг. Гэхдээ би аль болох өөрөө л хийхийг хичээдэг. Ер нь бол одоо эмэгтэй хүн бол бас л нэгэнтээ гэрээ эзэгтэй гэдэг утгаараа одоо гэрээ эзэн хүнийг дээдлэх ёстой гэсэн би бол тийм бодолтой болчиход байна. Уг нь бол аав шиг байх гэсэн чинь бас сайн бараагүй. За цаашаа явъя. За тэгээд энэ манай галтгоо юу хоёр мань том өрөө сүүлийн үе. Тий энэ чочны өрөө. Тэгээд эндэл бид тав бол эндэл голдуу байна. За бэмсүн мигмар. Тий энэ манай миний төрсөн өдрөөр манай Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоогч. Тий манай ажлын албаны хамт олонноос төрсөн өдрөөр мэн дурсгасан. Тэгэл энэ чочны өрөө. За энэ зөндөө медалууд байна да. Өө зөндөө. Энэ одоо дандаа миний хани чөлөөт бөхөр хичээлжсэн. Чөлөөт бөхөө одоо зөндөө олон шагнал мангалтай тэрийгэ хэлэхгүй бас нэрлэхгүй байна. Тэгээ үндэсний бөхөр хичээлхээс өмнө 73 дугаар сургуулийн бас хүндэт самбарт одоо болтол зураг нь байдаг. Тэгээ ерөнхийдөө үндэсний бөхөр хичээлж байхдаа бэртэл аваад бас барилдахаа ер нь бас нэг их барилдахгүй байгаа. Сүүлийн бизнесээ хийгээд бас амьдралаа бас авч явах шаардлагатай. Тэгээ миний дээдлийн хоёрт нь миний ханы шагналууд энэ тэгээд тавигдаагүй шагналууд их олон. Тийм доошоо болохоор миний шагналууд байгаа да. За цэгнэ ч мөнхөл тана улс аймгийн наадамд үндэсний бүхийн барилдаануудад олон жил урамтай сайхан барилдаж аймаг сумынхаа нэрийг цуурайтуулан үзэгч олон төмнөө цэнгүүлсэн эрхэм хүчтэй таны амжилтыг үнэлж энэхүү өргөмжлийг хүртээ. Батцангил сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл засаг даргын төмийн газар. Энэ одоо миний хамгийн анхны шагналын үйлдвэрчний эвлэлийн хамгийн хайртай шагнал маань. Энэ болохоор үйлдвэрчний эвлэлүүдээс залуу гишүүдийн дунд явуулсан үйл ажиллагаанд манлайлан оролцож тэдний идэвхийг өрнүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсанд бол Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн 2005 оны шилдэг залуу лидерээ шалруулж батламж олгов. Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны ерөнхийлөгч Содном Дорж гэж. Тэгээ энэ нөгөө залуу лидер гэхээр цаанаа л ингээл би юу хийсэн бэлээ гэж тэр үедээ бодоол тэгсээр нэ юу хийх ёстой байлээ гэдэг нэг юм хариуцлага өөрчдөг. Тэгээ би чи ингээл ямар ч юм дээр лидер байх ёстой юм биш үү. Тэгээ Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны шилдэг залуу 10 литрийн нэг гэдэг нэг хариуцлага авчдаг юм бэлээ. Итгэл алдахгүй байх. Тий.
Энэ Архангай аймгийн Бацангил сумын дайрт бор хайрхан гэж Дайрт бор. Тий. Одоо миний ханы одоо шүтэн гэх юм уу да. Бидний мэдхээр хань гэдэг нэг кино байдаг шүү дээ. Тий. Судгаан тоглодог. Тэгээд хөрхи зүрхний өвчтөд өмчлөх хүүхэд гарах гал хөрхи хадамаа хүүхдийн адил байдаг. Чи чинь бүх хүн шүү дээ гэдэг нэг гэр бүл нэг хадам үгнэлэг ингээд л байгаад идэг нэг тийм кино байдаг. Бүх хүний хань болоод 3 сайхан хүү төрүүлж өгнө гэдэг нь бахтам сайхан биз. Бүр энэ нөхдүүд чинь энэ нэг дэвдэг энэ нөхдүүд бол барилдаг нөхдүүд бол тэр зөв хүү бүхтэй болох гэдэг тийм хүсэл илүү өндөр байд юм шиг надад харагдаад идэв. Эрэгтэй улсууд бол тэгдэг юм шиг. Би болохоор охин байгаасаа л гэл нөгөө эхот хараад хамууж ирсэн юмд доош золгоодлоо. Бараг тийчгээ. Тэгээ эрэгтэй хүн болохоор 3 дахь хүү исэн ч баярлаад байдгийн билээ. Тэг ер нь бол 3 хүн төрүүлсэн хүний чи ер нь одоо хадмад гачин сайн дээдлэх хэвээр гэсэн шүү дээ. Юу яах вэ? Гэхдээ бол би бол нэг охинтой олчих юмсан гэж дандаа боддгийг. Яа тэгэхээр дандаа л тэрнээсээ ингээд салаад те цагаан халааттай тэр буянтай юм чинь ингээд буйнаар ингээд эрүүл болоод гарч ирэхдээ хүн баярлснаа илэрхийлэхийг хүссэн шүү дээ. Хинч байсан. Тийм биз баярлаа гэд нэг чаглаад өгөх те. Энийг бол би авилал гэж юус харахгүй. Зүгээр юу гэдэг баярлаа гэд нэг 50,000 төгрөг өгөх. 100,000 төгрөг өгөх. Энийг бол яг авилгал гэж зарим хүмүүс хардаг баг. Очрын урдуур намайг оруулаач гэж мөнгө өгжээвэл энэ өөр авилгал мөн баг. Тэ юу гэдэг хагалгаанд ороход юу гэдэг тэр очрын урдуур ороод мөнгө өгжээвэл тэр авилгал баг. Гэхдээ баярлаа намайг амьд те намайг эрүүл болгосон гэд 50,000 өгөх. Нэг хөдөөнөөс ирсэн нэг өвгөнгөө тэ миний хэмгнийг имчилж өгсөнд нь баярлаа гэдэг нэг хойно өгөх. Энэ бол хүний нэг сэтгэлээ илэрхийлэх нэг тийм илэрхийлэл гэж би хараад идэв. Тэрэн дээр болохоор хүмүүс нэг эмч нарыг бас буруу ингээ ойлгоод энийг наадаа цантай ойлгох хэрэгтэй юм шиг байдیں۔ Харин ер нь их бодмоор хамгийн их эмзэглэж явдаг эрүүл мэндийн салбарынхыг харлуулдаг юм л яг л саях штеп. Дандаа л ингээл одоо эмч нар ч авилга авдаг. Нөгөө одоо нэг тодорхой хэмжээнд нэг набор вино өгснөгөө өгсөн хүн нь авилгал гэж ойлгочдаг. Авч байгаа хүн нь авилгал гэж судалгаа бүгэлчдэг л баггүй. Талархал илэрхийлж байгаа энэ юмыг авилга өгж байгаа авж байгаа гэж ойлгоод байгаа л нэг буруу. Нэгэнт одоо юу гэдэг нь олгоог нь авчаад байхад баярлаа гэд хүн чи одоо надад мөнгө өгөхгүй бол би энэ олгоог чи буцаага хийлээ гэхгүй шүү дээ. Хүн зүгээр л баярлаа гэдэг илэрхийллийг тэрийг бас жоохон наадад цантай ойлгох хэрэгтэй юм шиг. За та чи суугаа ажилтаа үстэй ер нь. Энд дээр хичээлж байна. Ер нь хичээлдэ шүү. Орой эртхэнд харсан үедээ тэгээ заримдаа өглөө. Гэтэ сүүлийн 2 сар яг үнэндээ болоод хийгээгүй. Яагаад тэгэхээр чин их завгүй их оройд шүнл харж байгаа учраас тэмцэлтэй үед бол худлаа шүү дээ. Тэгэл ядраа шууд л унтна. Гэтэ бол аль болох л дугуйжин шүү. Тэгээд энд нөгөө зургтан дээрээ спиннинг тавьж байгаа би бас нэг таргалууштай хөдөлгөөнийхөө юг яахгүй бол дандаа суун эсвэл ингээд гүйж алхаж ингээд байгууллагуудаар явж идэг ажилтаа очиж хөдөлгөөнийхөө нөхөртөө ээлжлээ манай нөхөр намайг дасгалж явуулна. Мэрсэн дасгалж байгаа шүү дээ. Үзэн шүү дээ. Мөнгө л хаа. Танаас л да. За энэ аваргуудаас хамгийн сайхан налий. Над хэлээд ал. Таны харуул аль нь вэ? Би одоо яг нөгөө өөрөө нутгийн авар бүтээр өсгөр авар бүтээр бацаг нэг сум. Одоо л юу гэмдэ миний нутгаас гарч байгаа юу одоо байгаа хамгийн том нөмөр нөөлөг болсон арангаад аврагмаа болохоор өсгөр аврагмаа байгаа миний мэдхий. За яг миний барилдаж явсан хөл мөнх хот авраг Илхэн баяр авраг гэднээс тол барилдаж явсан. Болчны авраг гэднэстэй. Гэтэ яг нутаг юм чинь ягаад ч юм дотн байдаг. Өсгөр аврагтайгаа маш дотн маш дэвжээндээ цог бэлтгэл хийдэг байсан. Сүүлийн 2 жил хугацаанд бэлтгэл сургуультаасаа холдоод бүхэлд дэвжээнээ бас цаахан цөөхө очиж байна. Тэгээд өсгөр аврагыг л гэж хэлэндээ. Тиймээд ер нь бол наадмаарч гэсэн тий. Үргэлж чи ер нь бол бид нар чинь наадмаар бол нөгөө нутгах хэрэгтэй шүү дээ. Тийм биз дээ. Та бол одоо чинь арангаа цагаан эдийг тодолж аваад байх хэрэгтэй шүү дээ. Тийм биз дээ. Цагаан эдийг цагаан сарын өмнөх нөгөө юу үцтэй худалдаа гардаг. Тэгэхээр бид чинь бас нэг цагаан эдийгээр 5 гэдэгээ засна.
Тэг үедээ очиход дандаа нэг нутаг гэдэг юм чил тэнд гардаг байхгүй. Тэгээ энэ нутгийн бас сайхан эдэнэ тэнд. Болгоных бол болгоных харуул явах гэдэг тий. Айрга голдуу шүү. Хайдаж нутаг нэг юм байна шүү дээ. Нууг юм байна шүү дээ бид тэр чинь. Би чи болгоны бүрэн гах байхгүй юу? За. Тийм. Надад бол ерөөсө болгоно нутаг гэхгүй энэ хүн л байна да. Сүхбатал байна. Миний хувьд хамгийн сайхан юу жижиг байна. Миний хувьд л яг миний яг ойр батайдаг цуг нөөлөг мөн болдог авраг болохоор сүг авраг ял гэж хэлнэ. Надад бол бүгд Таахлна. бүгд л гайхалтай сайхан хүмүүс шүү дээ. Бүгчүүд бол Манай их тэгэл одоо анх бүх мэддэггүй юм байдаг шүү дээ. Би 2006 минь ярих гэдэг. 2006 онд залуу хоёр бариад бас малгаан дээр зүүгээд очиход энэ юу юм гэдэг байсан шүү дээ. Тэгэл Яах вэ? тэгээд сүүлрүүгээ олонгод нэг байнгын ингээд цуг яваал бэлтгэлийгээл аймагуд ингээд цуг сум наадам ингээд барилж байгаа хөтмөн цуг яваал сүүлрүүгээ жинхэнэ бүхэнд орно гэдэг шиг орж байсан. Тэгээд захын машгаал тэгээд сүү цагаа эднийхээ дээжиг өргөөл тэгээд хизээний наадмч үлээ нэг надтай цуг наадамд явсан юм аа. Аймгийн наадам тэр бас нэг цолтой наадам байсан. Тэргээр ингээд очсон барилдаж байгаа л би ч бас олон жил 4-5 даванд унтсан. Тэгээ бас гол нь нэг зүгээр өөрийнхөө мөнчгөр үзэж явсан. Хинээс ч наан цаангаж ярьдаг яваагүй. Тийм учраас бас нэг хэд хэдэн жил ихнийгаа ингээд барилдаал 4 дор унчлаа, 5 дор унчлаа гэж ирдэг байсан үе л дээ. Гэхдээ тэргийн чи болцсон мөртлөө яг төрүүлнэ гэж явдаг байсан. Тэгээд тэр үедээ тэгж явж байгаа л тэгэл тэр нэг жил ихнийгаа цог яваад. Уусаа би нэг барилж байгаа хугацаанд 2 удаа ихнийтэйгээ цог явсан амир. Тий. Гэхдээ нэг удаад нэг яг байнгын нөгөө тийм мэдээ дуулгаж байгаа л нэг ингээл амир цог яваал гэхээр амар ач холбогд юу гэдэг хариуцлага хүлээд юм л л дээ. Тэгээд хариуцлага хүлээж мангад хичээж байлаа. Тэр жил би 4-5 онд завхны урт баяр үлээ. Тэр одоо аймгаслан залуу тэр залууд 4-5 онд тэгээ нугараад би унжсэн. Бод сонгуулаад нь л унжсэн. Тэгээ яг унчаад ингээ ихнэр лөө гахаа манай ихнэр ойлжсэн баг тэр болно. Ингээд нөгөө яг тэгэхээр тэр акшн мангад эвгүй байд юм лээ. Тэг яг бас нөгөө юмны хөв тавилан гэдэг шиг болох юм болдог болохгүй юм болдгүй л гэдэг шиг тийм л байд юм байлээ. Тэгээ одоо яг сайхан сүний дайтай сайхан амьдарч явна. Бас нэг сайхан залуу гэр бүл гэхэд бас сүний дайтай л бид хоёр өөрсдийнхөө хөдөлмөрөөр ингээ сайн сайхан гурван сайхан хүүтэй. Тэгэл сайхан амьдарч бас нэг Монголын тэг залуу гэр бүлүүдээ л нэг байна да. Хаа, ногоон дэвжин дээр төрүүлээгөө ч гэсэн амьдралд бол ерөнхийдөө зүүн зүгээрээ манлайлал дивжил байна да тий. Ер нь бол Унцлаадаа гэж нөхөртөө гомрохож байсан да биш. Дандаа муу хань ингээд дахиад удлаа хэцүү байгаа даа гэж болсон баг та. За цаашаа явъя. За сөхөт төс хоёр ихч. Яалцгүй толлуулчлаа шүү. За бургуудын өрөө. манай хүүхд Энэ байшин дотор байшин барьсан байж тээ. гол гачээ чи. Монгол гачээ. За танилцъя хоёлаа. Аа. Гэрээсээ гарч иж чад гараад байхгүй юу? Алдар юм билээ? Сайн ба. Сайн ба. За. Ажигоо цууч. Гэгэрл. Гэр эдгээр анги. 5 дугаар. 5 дугаар анги. За. Алин том. Тэ. Хариуцлага их байна уу? Юу ажил ер нь дааш давж байх нуруунд дээр их ажил байна уу? Гайгүй гэж. Гайгүй ямар ч юм хараал хандаал байгаа юм байна да. Тийш тэгэл башинд амьдрал. Байшинд амьдрал. Энэ жил нөгөө манай үйлдвэрчний 100 жилийн гэд юу байгаагүй. Хөдөө явж чадаагүй байхгүй амраагүй. Тэгээд ийм байшин энэ унтлахны өрөө байсныг солиод хүүхдүүдэд том орон зайгаа өгөөд тэгээ энэ хоёрыг ирээнээс авчирч ясаа одоо тэгсэн энэ дотроо л гурлаа унтдээ шүү дээ. Багтах уу? Багтаад хөл мөл нь гарцсан энэ байшинда. Гэтэ баган голдоо битээ эртээ цуг унтнаа. Заримдаа бүгдээрээ тавуулаач унтчихна. За. Тэгэл За ингээд тоглоомны өрөө. тоглоомын өрөө Урлагийн өрөө. энд би ажиллаа хийн. Хүүхд хоёр хамт хичээл ажиллаа ээлжилж хийн. Ээлжилж хийн. Хүүхдүүд бужигнаад хаад энэ ажиллаа. Одоо тэгээд 3 хүүхэд бужигнахаар одоо тэгээд тэрнээс зүгтэлтэй шүү дээ. Зүгтийгээ таачих уу? Тэгээд унтахаар шүнэл хийн шүү дээ. Шүнэл хийн. Эсвэл үүрээр нэг 5 цагт босч хийн. Тэгэл За цаашаа явъя. За энэ унтлахны өрөө байна. энэ унтлахны өрөө. За Тэгээ энд бурхан
энд орж ирж унтанда. Тэнд манай бурхан дахил гэрээ хоймор. Манайх ингээл болоо. Тэгээ 0 евро нэмэгдэнэ. Ингээл болоо гэдэг нь гэсэн. Энээс илүү байх хэрэгтэй. Ер нь бол зүгээр ихтэй амьдрал заримдаа том сайхан орд харшид байгаа ч гэсэн жаргалын чимээгүй тиймэрхүү айлууд байна. Зарим нь ингээл болоо гэдэг шиг энэ байшиндаа бас жаргалын чимээ сонсоостой хүүхдээ бас заримдаа ой чи битгий салгуудаа гээд хүүхдийн бас тэр цангилсан бас инээдийг сонсох амьдралын жаргалыг ер нь юугаар хэмжиж ин болдго юм шүү ер нь. Тийш үү. Ер нь энэ одоо битэр чи өмнө нь нөгөө хорол эцэст нэг өрөө байранд ах хормоо игээд тусдаа гарч ирсэн. Тэгэл яагаад чи нөгөө хүүхдтэй уучраас тэгэл нэг өрөөнд ингээл бүх юм ингээл чичим өчин ирэхээр хөдөө гадаа сэхүү ирнэ. Тэгээ багталцахгүй тэгэл яагаад чи 3 өрөө байр л мөрөөдөд идэгсэн. Яах нь вэ гэл манай нөхөр болохоор машин л ярина. Эхтэй хүн бол за нэг машин ярина тэгэнгүүт дараа нь одоо ланд тэд бол дараагийн ландыг л одоо авьяагүй юу ярьдаг тийм би болохоор тэгж боддог ус тий нүүлдвэршний ивлийн хорооллын энэ төсөл хэрэгжээд тэгээд энэ байранд хөнгөлтөө ороод тэгээ одоо би бол энэ байр бидний гэр бүлд хангалттай тэгээд асар их өртөө гэж боддөө штэ ийм сайхан одоо дулаахан манай хорооллын байр чи өвдөх хүүтэн тий нөө сотын байранд байсан тэгээд их хүүтэн их юу тэгээ нялх хүүхдтэйгээд утаа ихтэй учраас маш их яадаг одоо энд бол үлдвэршний ивлийн хаан буйнаар үлдвэршний ивлийн олон мянган гишүүдийн төлөө зүтгэх асар их даалгавар өртөө хүн гэж боддог шүү дээ. Ер нь тэгээд анх ингээл явтай анх ингээл танилцаал хөтөлцөөл үерхэл гүйж явах бол нэг үе. Өөр. Яг ингээл хормын ордонд хормоо хийгээд л Монгол улсын иргэн мөхөл та гэлтэй одоо мегамиг ханиалгаж шуурж гинүү тийм гээд яг хилээд яж тэр ер нь мэдрэмж арай өөр баг тийм ямар мэдрэмж төрдөг юм бэ? Хүний охиныг ингээд тэр нэг ясны гоё аз жаргалтай л да. Тэгснээс гадна бас том хариуцлага. Яагаад вэ гэхээр хүний бас сайхан цэцэг юу шиг охиныг бас хүний дайтай сайн сайхан авч явах нь миний үүрэг. Тэрнээс гадна миний үр удам сайхан хөвөг 3 хүүгийн төрүүлээд өгсөн байна гэдэг надад маш том бэлэг. Тэгээд би түрүүний хэлдэг шиг их том байшинтай мөртлөө аж аргалгүй амьдарч байгаа хүмүүс байдаг л та хүний нүдэнд их сайхан амьдарч яж болно тэд нар. Тэгтээ яг бодит амьдрал дээр бол тийм биш амьдарч байдаг байхгүй. Бидний хувьд бол сайхан амьдарч байна. Би түрүүн хэлсэн хүний дайтай сайхан амьдарч байна. Илэг бүтэн эрүүл хийх ажилтай, хийсэн ажилтай, хэлэх хөвгтэй тэгэл сайхан амьдарч болоо гэж боддог шүү. Тэгэл гол нь зөв амьдрах ёстой. Зөв зөвтэй үр хөвгттэй зөв зөвтэйг сургаж, зөв зөвтэй үлгэр дуурайлалтай амьдрах ёстой. Тэр хүүхдүүд маань биднээс харж үлгэр жишээ болж амьдрах ёстой гэдэг утгаараа л бичээд бас хоорондоо хаяа заримдаа зөвлөлтөөл манай хүн чинь оройтой зарим үед ингээл жоох стресстэй болж байгаа. Стресстэй болж ирэл. Тэгээ зарим үед стресстэй болж ирнэ, шаналцсан болж ирнэ. Тэгэл би чадах ятгаар ингээл өнцгийг харж байгаа зөвлөхийг бодно. Миний бас нэг бизнесийн жоохон тийм үе ангууд миний наагс зөвлөлөөл энэ чинь юм баггүй юу. Тэгс чинь ингэждэг баггүй юу гэхээр хоёулаа ингээл биеийнхээ дутууг нөхөөл биеийнхээ зөвлөгөө хүлээж авал сайхан л тэгэл. Тэгэхээр ер нь юу юм бэ штэ. Төрийн албан хаагч гэвэл чинь юу гэдэг нөхөр нь бизнесмен, барилгын бизнесмен энэ төр бизнестэй энэ төр гэвэл энэ ашиг сонирхон зөрчилтэй болно. Үйлдвэрчний эвлэлийн эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний холбооны дарга гэхлээр нөхөр нь бизнестэй байгаа ч ямар ч хамаагүй те. Ерөөсөө хамгийн одоо юм үйлдвэрийн холбооноос одоо нөхөртэй юу ч олж өгөх юм те. Тэр чинь бүр өөр хүмүүсийн төлөө тэр хүмүүсийн цалин малингийн нэр хашийн одоо юу гэдэг нэмүүлж яавал гэж байгаа шүү дээ. Тэгвэл энд бол ямар ч ашиг сонирхол байхгүй те ерөөсөө. Тэгээ нөгөө өмнө нь ашиг сонирхлын зөрчилтэй ажил хийдэг байсан. Цагдаад байсан байхгүй. Тэгээ эхнэр нь жагсаж нөхөр нь За гиз гарч ийн үү? гарлаа. Ай. Хүмсээ. Мөртлөө энэ бол одоо бид хамгийн сайн хоол мөртлөө ер нь хамгийн хямдхан хоол байгаа даа шүү дээ ер нь бол тийм. Хамгийн хямдхан. Үсний зах махтай бол Одоо хүүхдээ хахт бол гиз идэхээр пупа гэл одоо байлаар заван гэдэг байсан шүү дээ. Би лав. Тэгээ одоо бол нөгөө сайн гэхлээр энийг чи идэхгээл одоо бол надад бүр сайхан санагддаг шүү дээ. тэгэл нөгөө шүл мүдэн цаанаад нэхгүй. Ай. За.
За манайхаа хоолоо идэлцгээе. Миний хүүхдүүдээ суугаарай. Хоол идээрэй. Энэ ер нь аав ширийг хатах нөхөр байна уу юу? Чамаа ингэж ирлээ хоёул танилцсан биш үү? Хань үг ингэж ирлээ? Танилцаарай миний хөө. Тэмүүлэн. Тэмүүлэн. За, Тэмүүл хэд настай вэ? 4. За, цэцэрлэгтэй л яваад ийн үү? Одоо нуухгүй байгаа амтан. Амраагүй. Аав чирэн зав байхгүй. Хөргөж өгч амжихгүй. Тэгээ өхөөрөө авах зав байхгүй. Сүүлийн нэг сар бараг явсангүй. За, доктор хийц амин дэм гэвэл энэс тутахгүй амин дэм надад хөөхтүүдэд. За ямар гоё юм бэ? Нис байна. Яг нис байна. Цогно. Одоо ханаа томооны үед те. Энэс тутахгүй амин гэ. За, тэр цогныг авсан зүйл тавьчих. За. Миний хүмүүс уугаарай. За юу. Ханаа төрөхгүй шүү дээ. Ста дуртай юм байна да. Баярлалаа гэж миний хөө. Сайн басуугаар минь хөө. Суу минь хөө суу. За маа ийм ч чадсан. Ийм сав. Тоосон готын сар сүү ийгээ зөв. Эч нь юу аа? Сав нэсэлсэн. За. Мара. Ачаа яцсан юм баг. Маа. Доктны өмнө сууж шүү. Оо тийм үү. Тий. Пунцала наашир минь хөө. Хол ид. Оо энэ итгэв. За, та. За, уушиг. Хан чам тав өгөөг нөө. Өнцгөөс төш тэнд хийгдэх чи цаадах чи ирэхгүй. 2000 хэдэн он хурмаа байсан. Тэр чинь 2010 2004 6 7. 7 Чи 10 жилийн Надын нөгөө яг гидсэн даа. Гидсэн байх. тий. Тэ. Чиний санжийн өн гидсэн дахтай аав чирээ хурмааж байгаа. Санжсэн үү? Мэдчихэв. Гаднахаа юм шүү. гаднахаа харж чадахгүй. Гаднахаа харж чадахгүй тий. За. Мэгэгчтэй гэр бүл тогтвортой байх нь ер нь амин сүнс нууц нь юу байх вэ? Нууц ч байхад ер нь зүгээр таны нь бодол юу вэ? итгэл шүү дээ. Тий. Одоо итгэл байхгүйгээр амьдрал оршин тогтноход хэцүү. Тэг хүмүүс хайр гээл ярьдаг. Хайрлаад бие биендээ итгэхгүй болвол тэр урт удаан амьдрал болж чадахгүй л ахalta. Тийм болохоор хамгийн гол зүйл бол итгэл. Тэгээд түүний дараа тэр сайхан итгэл дээр дөрөөсөн сайхан хайр байж ич тэр гэр бүлийн амьдрал мөнгөтэй ч юм уугүй ч сайхан амьдралыг итгэл дээр л бий болгох ш гэж боддог ш. Бас уу хэлтэй. Би одоо цэрэг мөнцгийг хоолохгүй бол нааш ирдэггүй. Оо за. Пунцалаа. Минийхөө нааш ээжтэй хүрээд ирэх үү? Жоох өгнө. Ингээд явж байгаа дараа ингээд гэр бүлээ таараа. Хоолоо идэл асуудлаа яриад сууж явах байсан тий. Инээ шинээр сууж явах сайхан шүү тий. Тэгээ нөгөө хамгийн жаргалтай хүн гэдэг өглөө ажил руугаа яаран явж орой гэр лугаа яаран хардаг хүн аз жаргалтай гэдэг ш. Тэгэхээр ажлаа дуусгаад оройтсан ч гэсэн гэр лугаа яарал ирэх чинь тэгэл энэ хэдийгээ хараад жинхэнэ амьдралын аз жаргал чинь тэр ш. Тийм ээ. Танай зээ. Жимсний амттай шин төрлүүд нэмэгд. Ганц амттай. Харин хотын биднес ч нэрээ тий. Тэгэл манаас бас холдоод ах юм да. Одоо нөгөө жишээний өвчүү гэлтэхэд тэр чигээр омега 3 гэл энэ малд бол булангуй гиз доторт бол хүний биед хэрэгтэй айгүй их юм байгаа шүү дээ. Тэ? Одоо ингээл энэ гүзээ гэдэг чинь л мемэн сүү оруулахдаа янзын тий. Тэстэ хөөхд ангалзаал байж хахад янзын сүү оруулах шүү дээ. тий. Ийдний нэрсээ цэвэр монгол жимс. Яг л бизнес дуг амьд юм шүү тий. Монгол брэнд. Тий. Гадаадд бол хөлдөсний имлэглэр амар том байгууллага шаардаад байдаг. Хитэн мянга зуун монгол ажиглаад. Бидний цалин юм бидний ажлын орчингийн ерөөсөө ингэжтэй гэдэг аяг хүчтэй байгууллага байгаад байдаг. Манад ирэхэд жоохон сул байна уу? Танамаа гэхдээ үзээдлээ энэ үсэн. Үзэлцээлээ. Яаж бид нар үлдэшний имлэг харах хэрэгтэй юм бэ одоо жишээ.
болохгүй. Ер нь бол үнэлдэ гадны ялангуяа барууны орнуудад бол үйлдвэрчний нэвлэл асар их хүчтэй. Тэгээ бид нар бас нөгөө эмч нарын одоо бусад орны эмч нар яаж тэмцдэг талаар бас энэ жил нийлээ судалгаа хийсэн л тэгэнгүүтгүр ажил хаялтыг бүр зоригтойгоор хийдэг улс орнууд ч олон биш шүү дээ. Тэгэхээр бол хөдөлмөрчдийн нэгдэл гэдэг энэ одоо үйлдвэрчний нэвлэлийн байгууллага бол энэ байгууллагт хийж чадахгүй ажил гэж үг нь бол байхгүй байна. Өөрөөр хэлэх юм бол үндсэндээ одоо үйлдвэрчний нэвлэлийн байгууллага хэр хүчтэй ажиллана. Тэр улс орны иргэд хөдөлмөрчд аз жаргалтай сайхан амьдрал гэсэн үг. Сайхан амьдрахын тулд үйлдвэрчний нэвлэл хүчрэхийг ажиллах ёстой. Тэгэхээр ер нь бол цаашдаа үйлдвэрчний нэвлэлийн байгууллага бусад улс орнуудын туршлагаас ч гэсэн яаж хүчрэхэг байх ёстой байгууллага. Нөгөө талаас энэ болохгүй бүтэхгүй байгаа энэ одоо дэндүү увайгүй байгаа энэ төр засгийн бодлогыг өөрчлөх ганц байгууллага үйлдвэрчний нэвлэл гэж би өдөө бодож байна. Тэгээд одоо энэ үйлдвэрчний нэвлэлийн байгууллага гэхлээр та нарын одоо цалин бүлэг ерөнхийдөө хаанаас өгдөг? Одоо жишээ нь үйлдвэрчний нэвлэлийн эрүүл мэндийн ажилтны холбооны одоо чинь үйлдвэрчний нэвлэлийн холбооны дарга гэхлээр цалин мөнгийг нь хаанаас өгдөг? Гишүүдээсээ. Гишүүдээсээ. Үйлдвэрчний нэвлэл өөрөө дүрмтэй. Тэгээд дүрмээрээ одоо анхан шатнасаа эхлээд дунд шат, дээд шатанда үйлдвэрчний нэвлэлийн гишүүдийн одоо цалин орлогоос хуримтлуулсан одоо татварын мөнгөөр үйлдвэрчний нэвлэлийн ажилтан сонгуультнууд цалинждаг. Түүнээс биш одоо жишээ нь эрүүл мэндийн үйлдвэрчний нэвлэлийн холбоонд ямар нэгэн бизнесийн юм уу ашиг олдог тийм их усур байхгүй. Мэдээж. Дандаа одоо шинжин нойргон хонсон эм чимлэгийн ажилтнууд үйлдвэрчний нэвлэлийн гишүүнийхээ 1% татварыг өөрийнхөө эрх ашгийг хамгаалуулахын төлөө төлдөг. Тэгээ энэ нь бол тодорхой дүрм журмаар дийлэнх нь анхан шатны эмнэлгийн үйлдвэрчний нэвлэлтэд үлдээд одоо 30% нь салбарын үйлдвэрчний нэвлэлийн холбоо тэндээсээ бид нэр Монголын үйлдвэрчний нэвлэлийн холбоонд гишүүн байгууллагын татвараа төлнө. Мөн олон улсын байгууллагатаа татвараа төлдөг. Өөрөө ерөөсөө анхан шатнаас эхлээд одоо олон улсын байгууллагын түвшинд ийм одоо тодорхой бүтцтэй ийм одоо хүчрхэг байгууллага байхгүй. Хүн өөрөө өөрийнхөө талхны мөнгнөөс одоо өөрийнхөө эрх ашгийг хамгаалуулахын төлөө сайн дураараа төлж байгаа татварын мөнгөөр бие тос амьдарч шүү дээ. Тийм учраас ер нь бол цаг наргүй зүтгэх ёстой л гэж би өөртөө үргэлжлээд шүү дээ. За эмчнэрийн маань цалин нэмээч гэж та нар үзэж байна. Ойлгож байна. Үнэхээр багтаж байна. Нэгдүгээрт ерөөхдөө эмчнэрээр бол бид нар бол үнэхээр миний хувьд л би их баярлалдаг. Одоо чинь бүр совилогч асрагч нараас ахуулаад ямар санаа тэр хүмүүстэй тэр хүний одоо юу гэдэг одоо гаргаж байгаа тэр өтгөн шингээнгийн цэвэрлээд ингээд явах үү ер нь бол үүнийхээ төлөө бол ерөөд эрүүл мэндийг бол энэ мананд ингээ манай зохицоо хөвдөлж чухал. Гэхдээ та бүхний судалгаагаар Монголын эдийн засгийн чадах нь өөрөө эмчнэрийн цалин нэмэх боломж байгаа мó? Боломжгүй зүйлийг нэхэх бас хэцүү шүү дээ ер нь бол. Тийм боломж бидэрт байна уу? Асар их боломж. Гол юм бол худлаа амлаж байна. Төрийн эрхэнд гарахтаа дандаа л одоо та нарыг сайхан амьдруулна, цалингийн чинь нэмнэ, амжиргааг чинь сайхан болгоно гэл дандаа л амладаг. Харамсалтай нь гарсан хойноо болохгүй бүтэхгүй одоо боломжгүй эдийн засгийн хямрал. Зөндөө л олон жил эдийн засгийн хямрал гэж ярьлаа шүү дээ. Гэтэл шаардлагагүй өргүү зарлууд бишгүй л олон байна. Зөвхөн сая одоо 2018 оны төсвүүдээр харахад л онцгой шаардлагагүй зарлууд түн бумаар л байж байна. Тэгэхээр үндсэндээ юу гэж хэлэх гээд гол нь оролдлого хэрэгтэй. Гарсан хойноо өөрсдийнхөө амлалтыг биелүүлэх тэр оролдлогыг одоо бий болгодог байгууллаганд үйлдвэрчний нэвлэл. Тэгэхээр бид бол сая цалин орлого нэмэгдүүлэх тэмцэл хийсэн тодорхой үр дүнд хүрсэн. Огт цалин нэмэхгүй ямар ч боломжгүй л гэд ярьж ирсэн шүү дээ. Бүтэн хэдэн жилэл ярьсан. Энэ жилийн одоо эрүүл мэндийн салбарын ажилтнуудын төлөвлөгөөтэйгээр хүчтэй тэмцсэний үр дүнд 3 талт хилцээр эхлүүлсэн. Үүний үр дүнд 17 онд 55 тэрбум, 18 онд 56.4 тэрбум. Ахаад эрүүл мэндийн даатгалын санг бие даалгах замаар эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах. Дээрээс нэмээд эрүүл мэндийн салбарын ажилтны хөдөлмөрийн үндэмжийг нэмэгдүүлэхийн тулд даатгалын санг эрүүл мэндийн сайдын мэдлэлд саяны улсын хэлцээрээр шилжүүл. Энэ бол өөрөө асар том шийдэл. Энд бол засгийн газар бас улс төрийн зоригтой шийдвэр гаргаж ирсэн. Энэ бол бас бидний
тууштай тэмцсэний үр дүнд бий болж хэрв үйлдвэрчний хэмжээний байгуул огт юу ч дуграагүй бол цалин нэмэгдэхгүй л байсан. Энэ бол өөрөө ганцхан манай холбооны ч ажил биш. Анхан шатны үйлдвэрчний хэмжээний хороодууд, гишүүд, эмч ажилтнууд, аймгийн үйлдвэрчний хэмжээний холбоодууд маш сайн ажилласны нүр их хөдөлмөрийн үр шим байхгүй. Тэмцэн гэдэг гэхдээ муухарлаа дайраадах нэр биш шүү дээ. Аха. Мегаагч те. Ер нь судалгаатай, ерөөдөө багцаатай асуудлаа ярихгүй бол зүгээр л муухарлаа л. Тий. Одоо ингээд нэг энэ том компаниудын одоо тий төрийн өмчит компани захирлууд конторт суугаад 25-30 сая төгрөг авч шин. Нэг банкны захирал 8 сая төгрөг авах. Монгол хүний Алтан аймыг хамгаалсан эмч эмнэлгийн ажилтнууд 600 мянган төгрөгийн цалин хамгийн дээдл нь авч шин. Тэгэхээр энэ өөрөө шудраг биш байна. Дэндүү шудраг биш байгаа учраас тэмцэхээс өөр аргагүй байдалд орж шин. Хэрвээ магадгүй юмны үн өсөхөд тодорхой одоо нөгөө хууль эрх зүйн хүрээнд үн өсгөөд инфляцтайгаа нөлөөлөөд энэндээ тохируулга хийгээд явж исэн бол бид нар заавал ингэ тэмцэх шаардлагагүй шин. Энэ эрх зүйн орчийг нь бий болгохгүйс болоод өгшөрсөн энэ олон одоо нөгөө юмны үн өсөөд идэг цалин хэвээрээ байгаад байгаа учраас тэмцэхээс өөргүй бид бол цаашдаа ч тэмцэн. Ийм шудраг биш тогтолцоо байгаа учраас үйлдвэрчний хэмжээний байгууллага шат шатандаа энэ Монгол хүний хөдөлмөрийн үнэмжийг нэмэгдүүлэхийн төлөө тэмцэх ёстой гэж боддог шин. за ёстой. Ёстой. Гэхдээ та их хүн. Яхаа эмчнэр бол нойр хоолгүй маш хүнд ажил хийдэг гэдгийг бол маш сайн ойлгож байна. Гэтэ би ерөн зүгээр таныг зорж ирсэн шалтгаан бол цалин нэмээч гэж та нар маань жагсаж чинь тэмцэж байна. Гэхдээ та ихэд эмчнэр ирэх шиг хамгаалах одоо энэ үйлдвэрчний хэмжээний холбооны дарга хүн. Та ихэд ирэх шиг энэ удаад бол бас хамгаалахгүй. Их хүнийхээ хувьд бас танаад бас тийм үднэс би танаас сууж байгаа. Яагаад дөнгөж төрсөн хүүхдийг халуусан шалжилж байгаа юм бэ? Яагаад ингэж зүгээр имлэгийн хаалга руу шаагаад орсон жахаа охин ороо шоконд орчиж байгаа юм бэ? Яагаад эмчнэр ийм сэтгэлгүй байгаа юм бэ? Энийгээ цалин баг учраас одоо зүгээр гар хараад байна гэж зүгээр би хэлэхгүй байх гэж бодож байна. Сэтгүүлчд магадгүй ямар нэгэн байдлаар ерөөхдөө тайлбар хийж л байгаа байх. Яагаад ийм сэтгэлгүй, яагаад ийм хариуцлагагүй, яагаад ийм өөдгөө байгаа юм бэ? Энэ амь насны энэ манаанд ингэж зогсож байгаа хүмүүс гэдэг чинь нөгөө талаасаа өөрөө амь насыг дахиад тэр дор ингэж гიშгэлж байгаад нь би амар бүр ингэж сэтгэл сэрдэх юм байгаа байхгүй. Тэр тийм л дээ. Ер нь бол одоо бүгд биш л дээ би ойлгож байна. Гэхдээ нэг ч юм алдаа гаргаж болохгүй шүү дээ. Одоо нэг өвхний ивэр дойрог бол 1000 өвхний ивэр дойрог гэхчээр аливаа нэг ганцхан гаргасан алдаа нийтэд одоо ялангуяа олон нийт тэрийг мэдэх тохиолдолд эрүүл мэндийн салбарын ажилтнууд нэг талаасаа нөгөө ажилтнууд стресстэй, нөгөө талаасаа ард иргэдийн бухимдал яг одоо таны ундууцж байгаа шиг ярьдаг л да. Гэхдээ энэ бол өөрөө энэ одоо байдлыг системээр нь харах хэрэгтэй байна. Системээр нөгөө талаасаа эрүүл мэндийн салбарын ажилтнуудын энэ ажлын ачаалал гэж яриад идэг. Гэтэл нэг талдаа хариуцлага алдчихж байгаа хүмүүс олон байна. Тэгэхээр би юу гэж хэлэх гээд байна гэхээр тодорхой хариуцлага алдсан хүмүүст зоригтойгоор арга хэмжээ авдаг. Тэгээд тэрийг нэг буруу тогтолцоо нь бол яаж ийм гэхээр ялангуяа эмнэлгийн салбарын алдаа оног нийтэд маш их хэвлэл мэдээлэлээр ялангуяа нотлогдоогүй мэдээллийг хүчтэй цацдаг. Тэгээд тэр нь яаж шийдэгдсэн огт тодорхойгүй. Тэгэл дургуцаал нийгэм даяараа шуугж байгаа л зогсчдөг. Тэр эмч нь арга хэмжээ авагдсан юм уу? Эсвэл иргэнийх нь буруу байсан юм уу? Аль ч талдаа гаралгүй гэрч. Гэтэл маш цөөхөн алдааны дунд асар их одоо амжилтууд нөгөө талд нь байж идэг л та. Тэгэхээр амжилтыг нь ярихгүй дандаа алдаа оногийг нь илүү нөгөө эмзэг сэдв учраас нийгэм цацаад идэг. Тэгэхээр нөгөө талаасаа үйлдвэрчний хэмжээ юу гэж хэлэх гээд байна гэхээр нэг талаасаа хариуцлагын тогтолцоо анхаарах ёстой. Гэхдээ энэ салбарт алдснаасаа илүү хүний амнаас аварсан цуцалтгүй зүтгэсэн хүмүүс нь дийлэнх нь байдгийн шүү л гэдэг хэлье. Тийм. Түрүүн бүгдээрээ хоол идэж хахад бүгдээрээ нэг мэдээг харлаа. Та юм ажилтаа очиж үйлдвэрчний хэмжээний ерөнхийлөгч нэг төвч яах гэж. Та
Та ингээ өнөөдөр ингээ нэр дэвшсэн гэдэг түрүү мэдгээр гарч ийн л та. Тань тийм одоо чи зав байна уу гэж. Гэр бүлдээ цаг зав гаргах гэж. Би зүгээр дотроо л тэгж бодож байлаа. Тэгэхээр би зүгээр яг танд илүү их зориг, илүү их тийм бусдын төлөө хийх хүсэл эрмэлзэл байгаа баг. Гэтэ яах гэж. Яг үнэ. Эмхтэй хүн. Их хүн, хүний хань хүн. Ханаа л гэдэг. Гэсэн үл орой нөхөр ирэхэд байдгүй. Одоо бүрх ажилтай болно. Бүрх танаас илүү олон бүр ганцхан эрүүл мэндийн ажилчид биш. Маш олон хүмүүс ярих шиг л та тэмцэх хэрэгтэй болно. Яг үнэлдэ би өөрөө ч гэсэн тэгж утсан. Тэгэхдээ үйлдвэрчний эвлэлийн ажил бол өөрөө сонгуульт ажил. Эрүүл мэндийн салбарын ажилтнууд, иргэд хөдөлмөрчид үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтаа хүнд даалгавар өгдөг. Бид нар бол ерөөсөө морь нохоо шиг зүтгэх ёстой л байхгүй. Тэгэхээр эм чимлэгийн ажилтнууд бол одоо энэ өмнөх үйл ажиллагаанд бас тодорхой хэмжээнд үнэлт өгөөл. Энэ одоо үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаанд одоо манай одоо эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо болвол одоо энэ 22 дугаар их хуралд бид нар бас үр гүйцэтгэх ёстой. Тийм учраас надад даалгавар өгсөн гэсэн. Би өөрөө одоо ерөнхийлөгч болгоё гэж би хизээч хэлэхгүй. Тэгэхээр эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний холбооны баг хурлын төлөөлөгчид, гүйцэтгэх зөвлөлийн гишүүд, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны явуулсан өнгөрсөн хугацаанд явсан үйл ажиллагааны шүүмжлэлтэй хандсан шинжтэй өөрчлөлтийг шаардсан. Энэ одоо даалгаврыг одоо тэргүүлэгчдийн тогтоолоор мөн одоо 22 дугаар их хурлын эрүүл мэндийн салбараас одоо сонгогдсон 13 төлөөлөгчд манай салбарынхан одоо нийт одоо иргэд хөдөлмөрчдийн асуудалд анхаарахгүй болвол салбар анхан шат аймаг анхан шатн дээр одоо орон нутгата тэмцээд идэг яг үр дүн гарахт ихэнх л одоо тэмцэл хөдөлгөөнүүд яг одоо дээд түвшиндээ илүү хүчтэй байж аливаа тэмцэл үр дүнд гардаг. Тийм учраас энэ бол миний хүсэл биш, манай эрүүл мэндийн салбарынхны хүсэл. Олон үйлдвэрчний эвлэлийн ажилтнууд маш олон одоо удаа санал тавьж ирсэн. Их олон удаа би татгалзаж ирсэн. Тэгээ энэ удаад үнэхээр одоо надад захиас өгч байгаа учраас би тэрнээс татгалзаж чадаагүй. Нэвтрүүлгийн нэвийн тэтгэгч Oval Coffee таны таашаал нийт Алжи. Та бол одоо өдөрт бараг одоо гэртээ ирдэг үе гэдэг байгаа шүү дээ, Тийм шүү дээ. тий? Оо одоо цаг 11:15-д Далимбуулаад эрт ирлээ гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр энэ ихэд энэ дөрөв маань ингээд байж байна. зарим нь унтцсан, зарим нь тэгэл сэрүүн голдуул байд юм дөө. 12-оос хойш байвал том баг хоёр нь унтцсан. Дунтах нь бол тэгэл хүлээгээл байгаа. Тэгэл бандаач гондгоноол ингээд яадаг. Гондгоноол тэгэл энэгээр хоол эргүүлээл. гэдэг. За тэгээд тэгээд Маргааш маргааш цаг тусгалаа. маргааш өглөө бас нэлээ ачилтай. Тий өглөө ер нь би ч нэг 6 гээл босдсон шүү дээ. Гэтэ өнөөдөр бас өглөө нэлээ их тусч байгаа юм хийх ажилтай. Тэгээд өглөө 6 тусъя доо. Тэгээ ер нь гэхдээ би 6 тусъя. За. Та бол нэг 7 цаг гээд асуулж байна. Асуудал. Гэр бүл хизээ болсон би тэнд л болсон. Би өглөө сайхан хоол хийж өгье. За гэлээ. Би бөөдөн гарламтчих. Өө зүгээр. Энд ширийг авч ягаад би юм дэвсэж өгнө. Энд доороос хайраад бас тийм яхаа. Зурхоо шоколад болж шүү дээ. Зүүр үү? Зүүр биш асуудал. За би тэгвэл доор нь юм дэвсэж өгье. Ингээд ерөөс ихнэрөө найз дуусахгүй байгаа тийм. Тий. Би аягаа угаахгүй бол читгэр долооч шүү дээ. Читгэр долооч аягаа угаахгүй бол. Тэмдэхгүй одоо манай намайг жоохон байхад л ээж тэгж ярьдагсэн, эмээн тэгж хэлдэг байсан шүү. Орой аягаа угаахгүй ханвал читгэр долоочдаг шүү гэлээ. Читгэрөөс айгаал аягаа донтоо угааж өгдөг. Тэгээ унтахаас ч өмнө аягааг яс угаачих. Тэгээд угаач. Би зөв харин би харин угаачих уу? Би угаач. Юу гэж ирсэн ч очноор угаах уу? За Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Мегмар гэх энэ их чихийг зорж ирсэн. Гэхдээ энэ айл бол мөнх болдох гэдэг айл. Цэргийн ачин мөнх болдох гэдэг айл. Мегмар гэх бол Монголын эрүүл мэндийн салбарын ажилтны эрх ашигыг хамгаалж олон жил энэ үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга хийж байгаа юм хүн.
Гурван сайхан хүүтэй хүүхдийн инээд сангасан, жаргал шаагсан ийм сайхан гэр бүл. Тэгээд мөнх бол давхвал гурван сайхан хүү төрүүлж өгсөн гэж эхнэрээр дэндүү их бахархдаг бас төшгтэй тулахтай ийм сайхан нэр хүн байна. Төрийн ордны баруун талд үйлдвэрчний эвлийн холбоо гэж шар байшин дүнхийн байдаг. Тэр бол төрийн ордныг төч тулж байгаадаа биш. Харин төмөн олныхоо төлөө, хөдөлмөрчин олныхоо төлөө тэдгээр их эрхшгийг хамгаалan байдаг ийм байгууллага. Үйлдвэрчний эвлийн холбооны салбарын дарга хийн гэдэг бол эмэгтэй хүнд бол нэг талаас маш хүнд ажил бит боловч яг л тэр ирэмгийн зоригтой, төвчээртэй, хатуу, зарчимч байх тэр л бүх ур чадвар мегар өгчөд байдсан байна. Тэгээд эхнэр хүний ажил хизээс дуустдаггүй. Түрүүн бид нэр дотор гизээдээ сууж байхад зургатаар өнөөдөр Монголын үйлдвэрчний эвлийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа байна. Тэгээд илүү ганцхан эрүүл мэндийн салбарын ажилчдын эрх ашиг хамгаалны хэсээ илүүгээр илүү өргөн хүрээнд илүү олон хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалахаар тэмүүлж зорж яваа ийм эмэгтэй юм байна. Тэгээд үнэхээр сайхан залуу гэр бүл хүсэл мөрөөдлийнхөө төлөө, төмөн олныхоо төлөө, зөвхөн өр хүүхдийнхээ төлөөхөөс илүүгээр хөдөлмөрчин олныхоо төлөө олон зүйлийг хийхээр зорж яваа ийм эмэгтэй юм байна. Тэгээд эхийн сэтгэлээр, ээж сэтгэлээр 우리 슈디 짙게 신행 우예 харцан тэнгэр 신행 우예 сэлхний амьсгал 신행 өглөө болгон дандаа шин шиний хаа юулийн өглөө шиний хүрмийн өглөө шиний Сайхан амруу. За. Цаа уугаарай. сайхан аварсан. Сайхан, минийхөө сайхан. Соён том нэртэй хүн шүү дээ чи. Хоошигны чимээгээ биш хэлээ шүү дээ. Харин тий. Амдаа л их аажуухан явах гээд. Энэ хоол эд. Оо, миний хүс ирсэн юм уу? Сайхан аварсан уу? Сайхан. Тийш сууж. Гиз эзний маргааш заавал хуушир идэн штэ. Хийхэд амархан. Гэхдээ энэ нөгөө юу шар тосон тайрсан. Тэгээ 2 дугаар хурлаар манайх ер нь 2 дугаар хурлыг хэрэгэлдэг. Эрүүл мэндэ бодоод тэгээд шар тос эрүүл мэндэд их сайн гэж сонсноос шар тос тэгээд одоо сүүл хоёрыг тосны хэрэглээнд хэрэгэлдэг болоо та. Төмөн олныхоо төлөө зөндөө ажилтайч гэсэн ингээд энэ дөрвөө гизэн цатгах чаад ингээд үлэмгийн цайг ингээд хийчээд ингээд гарахад юм. Ямар юм зүгээр ээж хүний, эхнэр хүний бот ер нь яаж төрдөг вэ ер нь? Гэхдээ ер нь тэгээд юу штт ингээ хоол хийж өгөөд хамгийн түрүүнд энийхээ нүдийг харддаг. Тэгэл нэг амттай байх юм бол ингээл нүдэн сэргээл инээд алтаал. Тэр чинь хамгийн аз жаргал штэ. Тэгэл яг өглөө босоод ирэхэд бид эдийг хоолыг мань хийгээд халуун савнд хийгээд ч юм уу нөгөө л хийгээ бэлдээ тавьсан цайтай. Тэгээд өгчл явцлаа гэдэг шүү дээ. Унтчихт нэгээд унтчихт нь явдаг гэдэг байна. Жохон байхад бандаж дүрсийг палаж тэр бүгдийг хийсэн оёдлын биш юм баггүй. Тэгээ аав маань сүүл болсонгоо болгоод тэр педалтай цахилгаан болгоцсон өөрөө гар аргаар. Тийм үү? Тэгээ ингээ эргүүлдэг байсан одоо нөгөө оёдлын машиныг педалтай болгоцсон надад их амар. Саяхан би дэрний уут
юу хоёроо гудсны өнгө цоорчод тэгээ ойчоод ил гаргачаад арай ойж дуусаагүй. Үзье тэр энийг одоо педалтын бол гэдэг чинь бас ухаан дээр бас тийм. За миний охин ч бас хэцүүдээ жоохон автомат болгочвол уг дажгуудаа гэж бодсон юм байна тийм үү? Тий. Тэгээ нөгөө ингээ педалт ард нь ингээ мотор хийцэн байхгүй юу? Тэгээ энийг ингэж жагаал ингэ тавьж жагаал тэгээ би юмаа ичдэг. Уг нь бол эндээ ингээ эргүүлдэг. Тэгээ эргүүлдэг байсан. Чимээ гоё тий. Тэгээ яг ижлэхэн дуурна л да. Дуурахын хувьд тэгээ яг энд арай мотор л дуурна. Гол юм бол айгүй хурдан. Тэгээ миний аав яг юмсан. Тэгээд нөгөө би энийг л авахыг хүсдэг байсан байхгүй. Надад шинийг аваад өчгүй дээ гэд бодоод би энийг л авна гэд дотроо битүүхэн бодож ирсэн. Тэгсэн ээж өөрөө за ээж нь охиндоо энэ машина өгнө гэд. Тэгээ өгсөн. Нэгтэй хүн өглөө ингэ дээж өргөхөд та зүгээр дээж өргөхдөө ямар бодлоор та дээж өргөдөг вэ ер нь? Би өглөө болгон заавал цай юм сүү өргөдөг. Дандаа төмөн олны сайн сайхны төлөө мөнх хөхтийн гэр алтан шаргал нарны ээж минь төмөн олныг амар амгалан аз жаргалтай амьдруулж өгөөч. Тэгээ дараа нь халуун амбул ахан дүүсийн минь эрүүл саруул аз жаргалтай байлгаж өгөөч гэж дандаа өргөл өргөдөг. Тэгээд нөгөө заримдаа яарч чад мартчиххаар тэр өдрийн ажил нэг бүтэмж муутай юм шиг тэг санагддаг л да. Тэгээ нөгөө манай энэ цонхыг та нар харсан бол ингээд нөгөө битүү сүү болчихсон. Тэгэл угаач нь тэгээд эргээгээл нөгөө сүүгээ өргөчгөөр цонхоо сүүгээр өргөчдөг. Гэхдээ энэ бол нэгэнд харахад бохирдсон юм шиг боловч энэ төмөн олны сайн сайхны төлөө өргөж байгаа өргөл маань учраас тэр хэмжээгээр Монголын ард түмэн тэгээд иргэд хөдөл мөрчөд тэгээ манай ахан дүүс аав ээж маань эрүүл саруул уртудаа аслаасаа гэж дандаа хүсэж идэг л да. Таныг нөхөрж өгч тэр надад цэмэр хийн гэж хэлсэн. Манай хүн их иршүү түн шүү дээ. Тийм болохоор л аягүй тийм тэмцэгч хүн байгаа ингэж хэлсэн. Гэхдээ нэг талаараа гэртээ болвол иршүү зан гарах гад нэмэргүүлдэг. Эмэгтэй л байх. Нэмэргүүлдэг. Тий. Ингээд нэг бүх байгаа юм чинь. Гад нь бол одоо хизээш нугарахгүй хугарахгүй юм шиг тийм одоо ирч хүчээр л ажиллахаас өөр аргагүй байдалд Гэхдээ танах бол витамин өнөхөр сайтай юм байна. Маса нэмэлт витамин. За баярлалаа, ямар гоё. Манай эхний хороодын дагнаа саяны тэмцлийнх нь үеэр нөгөө яаж тэмцээг нь хараад зарим нь ингэж авч витамин авчиж гэсэн. Та унаа. Та өстө юуж болохгүй шүү. Та 50 бай шүү. Та бас ядарч болохгүй шүү. Баахан витамин авчиж гэсэн шүү. Цаас ээлжлээл. Тэгэхээр бас мундаг хамт олон байгаа. Би энийг амар хайрлаа. Тэдний нүүд царай болж одоо тэмцэж байгаа эмэгтэйг бас хайрлаж шít. Бид ингээл нэг хадар мавдар ярьдаг. Гэхдээ энэ бол хавдраас ихээс илүү зүгээр дахлаа сайжруулдаг аягүй сайн витамин байна. За. Тэгээ цагаан уучаад ингээд үнэнгээ мордъё доо. За. Дараагийн дугаар танаад. Ерөөсөө танаад. Баярлалаа мөгөлд хаа. За. Хоносонд баярлаа. Сайхан болоор байсан. Ээж нь явлаа шүү. За. Нэг бандас юм тийм л. Тийм гүгэд ирлээ шүү дээ. За баяртай. Алло.